Сайн минь уу? Намайг Буцалбаа гэдэг. Би одоо 19 настай. Тэгэд би 2023 оны 10 сараас эхлээд натур шүтс дээр Герман хэл үзэж эхэлсэн. Тэг би өмнө нь болохоор өөр сургалтын дээр А1-ээс Б1 хүртэл 6 сарын сургалтанд сууж исэн. Тэгээд би бодохдоо би шууд Б1-ийг шалгалтаа өгөөд цаашаа Ausbildung эсвэл FSJ ч юм уу хийн гэж бодож исэн. Тэгээд би нэг төвшин тогтоох шалгалт өгсөн чинь маш муу хийгээд би өөрийгөө айгүй муу байгааг мэдрээ. За тэгвэл эхлээд А2-оо өгөөд А2-оо хийгээд үзье гэж бодоод өөр сургалтын дээр А2-ын сургалтанд суусан. Тэгсэн чинь А2 нь надад бас айгүй хэцүү байсан байхгүй. Тэгээд би тэр А2-ын сургалтын дундаасаа натур шуудсын А1-ийн шалгалтанд бэлдэх ангид орж ирж суугаад тэгээд тэндээсээ би А1-ийн шалгалтандаа бэлдээд А1-ийн шалгалтаа өгөөд А2-ын сургалтандаа сууж явахдаа би цаашаагаа ингээд хэлээ үзнэ гэж бодож байхдаа натур шуудс дээр ингээд апрын талаар ингээд илүү дэлгэрэнгүй сургалтууд үе ордог байгаа. Тэгээд би тэднийг нь үзээд ингээд надад айгүй таалагдсан. Ягаад гэвэл ингээд Германд манай хамаатан аах нотод амьдардаг. Тэгээд манай үеэл Герман руу апрээр явж исэн. Тэгээд манай үеэл болохоор яасан бэ гэхээр өөр агентураар зуучлуулад апрээр яваад өөрөө виз сонгуулаагүй байжгаад тэндээ бүтэн жил өнччөөд тэгээд дараагийн юмдаа бүртгүүлэх гэсэн чинь ингэ болоогүй. Тэгээд тэгж байжгаад төрөөд ирсэн болохоор би яг ингээд апер гэдэг юмыг болохоор тэгээл нэг хүүхэд харах юм байна. Тэгээд бол бүтэхгүй ингээ хөрөөд ирдэн юм шүү гэж бодож жагаад натур шүтс дээр ирээд ингээд олон төрлийн мэдээлэл аваад надад апер үнэхээр боломжтой ингээд солилцох бүх юм ингээд мэдээллийг авсны дараа таалагдаад тэгээд А2-ын сургалтаа дуусгаад натур шүтстэй ингээд ажлын байрын гэрээ хийсэн. Тэгээ би 2023 оныхоо 10 сараас А1-ийн шалгалтаа өгөөд тэнцээд үргэлжлүүлээд 12 сар хүртэл А2-ийнхоо хэлний бэлтгэлд суусан. Тэгээд А2-ийнхоо шалгалтыг болохоор бэлдэж аваад өгсөн. Тэгээд натур шүтсэн ингээд энэ сургалтын гол давуу тал нь болохоор багш үнэхээр ойлгомжтой заадаг. Тэгээд яг шууд ингээд юм бичүүлээл, ном харуулаад тэгээд үйлдвэр бичүүлүүлээд суулгаад байдаг. Өөрөө ингээд яриад ингээд хошигнол хийгээд ингээд энэ нь ингэдэг тэгдэг гэд биднээр өөрсдөр нь яриулах нь ингээд яг дарамт багтай тэгээд үнэхээр сайн ойлголт зүгдэг. Тэгээд тэрнээс гадна шалгалтын бэлтгэлээр багш өөрөө маш олон хүүхдийг бэлтжижсэн учраас үнэхээр системтэй. Тэгээд яг багшийн ингээд шалгалтын бэлтгэлийн дараа яг л хамаг юмаа ингээд энд ингэсэн байхад ингэсэн байсан гэд мэдчихэдэг. Тэгээд би 2024 оныхоо 1 сард А2-ын шалгалтыг өгөөд тэнцээд тэгээд би 2024 оныхоо 1 сараас материал боловсруулж эхэлсэн. Тэгээд манай зөвлөхөд болохоор материал боловсруулалтын дээр ингээд үнэхээр олон яг чи ингэвэл энэ чиний давуу тал тэгээд энийг ихсүүл ингээд айлтаа болох юу нэг хамаагүй ихснэ гэдэг одоо зөвлгөөнүүдийг айгүй хөөгдөг. Жишээ нь миний хувьд бол ингээд дугуй өндөг нь айгүй том давуу тал байсан. Тэгээд би ингээд одоо спортоор хичээлдэг, сакс тоглодог, тэгээд англи хэлтэй гэдэг нь давуу тал байсан. Тэгээд энийгээ би ингээд захиан дээр оруулаарай гэж зөвлөө тэгээд оруулаад зураг хүргээ аваад ингээд материал боловсруулалтаа бэлдээд тэгээд би 3 сараасаа яг аперын гэрээгээ хийгээд айл хайлтаа эхэлсэн. Тэгээд айл хайлтаа эхлэх явцдаа ер нь эрэгтэй аперууд бол ингээд жолоо барьдаг байх юм бол тэр нь маш том давуу тал болдог. Тийм учраас би яг 3 сараасаа жолоонд сууж эхлээд тэгээд би 5 сар жолоогоо төгссөн. Тэгээд түүнээсээ гадна ингээд апер хийх гэж байгаа бол ингээд хэлний мэдлэг ингээд үнэхээр хэрэгтэй. Тэгээд яг данга зааныг А2-ороо ингээд хэдэн сар хүлээгээд болохгүй би үргэлжлүүлээд Б1-ийг үзэж эхэлсэн. Тэгээд Б1-ийг үзээд одоо Б1-ийг сар хагастай үзээд дуусаад одоо Б1-ийн 2-оо үзэж байгаа. Тэгээд 6 сараас миний жолооны үнэмлэх гарч ирсэн. Тэгээд 6 сараас манай хамгийн ихний айл орж ирээд тэгээд 7 хоногийн дотор гэрээгээ баталгаажуулсан. Тэгээд манай зочин айл бол ингээд нэг хүүтэй ээж байгаа. Тэгээд Штутгартад амьдардаг. Яг тэгээд эргэн тойрондоо дугуйтай явдаг. Учираас ингээд энэ нь миний хувьд маш том давуу тал болсон. Тэгээд машин барьдаг. Би одоо 7 сарын 1-ээс визэндээ орно. Визэнд орохоо хүлээж байгаа. Өнөөдөр би ингээд визнийхаа бүх материалыг авч байна. Тэгээд энэ хүртэл ингээд тусалж дэмжсэн төрөө багш, тэгээд натур шуудсын хамт олон ярианы багш Солон ингээд энэ та бүхэнд баярлалаа.